Нийслэлийн хэмжээнд 500 мянга гаруй Япон стандартын автомашин замын хөдөлгөөнд оролцдог юм байна. Эдгээр автомашинд Монголын радиог сонсохын тулд тусгай төхөөрөмж суйрлуулах шаардлагатай байсан. Тэгвэл телевизийн самхагт цацалтын шин төхөөрөмж суйрлуулснаар Монголын радиог хэд богино долгионоор шууд хүлээн авч сонсох боломжтой боллоо. Монголын үндэсний олон нийтийн радио 3 сувагтаа үйл ажиллагаа явуулдаг. Олон улсад 5 хэлээр мэдээллийн хөтөлбөр бэлтгэн хүрэхээс гадна залуустад зориулсан хөтөлбөрөөр хөгтөнгөр радиогоор хүргэдэг. Монголын үндэсний олон нийтийн радиог Япон стандартын автомашин хэрэглэгчдэд шууд хүрэхийн тулд өндрийн инженер, техникийн албан агчид, телевизийн төв цамхгийн 120 болон 140 метрийн өндөртөө дамжуулах төхөөрөмж шинээр суйрлуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ. Ингэснээр иргэд Монголын үндэсний олон нийтийн радиогийн өргөн нэвтрүүлгийн радиог 76.1 долгионоор, хөгтөнгөр радиог 82.9 долгионоор сонсох боломж бүрдлээ. Одоо ер нь Япон машин уу, Солонгос, Орос машин уу үл хамааран аль-алинд л одоо радиогийн програмууд, Монголын үндэсний радиогийн програмууд явдаг болж байна. 90 жилийн хугацаанд бол одоо сүлжээний хувьд юм томоохон өөрчлөлт зэнцэлтүүд бас засвар үйлчлэгээнүүд хийж явж байсан. За тэгээд энэ жил бол одоо хэд богино долгио буюу одоо бидний ядгаар эфемер одоо контентуудаа бид нар хүмүүст хүргэх юм сайхан боломж өнөөдөр бүрдэж байна. Манай антенны 140 метрийн бараг хамгийн өндөр цэг дээр нь антеннууд байршиж байгаа. Тэгээд манай антенны одоо энэ радио телевизийн үндэсний сүлжээний газрын тэр либоток юм нь автомат биш гараар татдаг бас нэлээд хүнд ажилтай хийгдэж суйрлуулсан байгаа. Цаашдаа 21 аймгийн иргэд 2 жилийн хугацаанд Япон стандарттай автомашинаар Монголын үндэсний олон нийтийн радиог хүлээн авч сонсох боломжтой болох юм. Радионы долгион унгаана гэд анх намайгаас ажил авч хахад энэ хэрэгцээ шаардлага байна гэд ярьжсэн. Тэгээд өнөөдөр ямар ч байсан бэлэлээ болоод энэ ажил маань нийт сонсогчид маань Япон стандартын машин дээр хүрдэг болчлоо. Одоо бол ингээд бүх автомашин дээр хүрдэг болчлоо гэж ойлгож байна. За, үндэсний олон нийтийн радио маань өнгөрсөн 7 хоногт бас сүлжээнийхаа шинжилгээг хийлээ. Тэгэхээр сүлжээний нэвтрүүлгийн шинжилэл гэдэг бол манай FM радио болон FM радио за ер нь одоо нэвтрүүлэг уран бүтээл хийдэг энэ байгууллагуудын хувьд бол үндсэн одоо ном цэсээ өөрчилж байна гэсэн. Улсын хэмжээнд Монголын радио болон төрийн бүх мэдээллийг иргэн болгон одоо автомашиных нь үйлдвэрлэсэн улсаас нь ялгаж сонсдог байсан бол одоо иргэн бүр одоо автомашинаасаа төрийн мэдээллийг шуурхаа сонсдог, төрийн мэдээллийг авдаг болох гол онцлог ажил маань энэ хэрэгжиж байгаа. Энэ удаагийн ажил маань зөвхөн Улаанбаатар хотод хийгдэж байгаа. Тэгвэл яамны зүгээс манай цахим хөгжлийн навс харилцаа холбооны яамны зүгээс нийт 21 аймаг за ихээхэн хүн ам нэвтршилтай сумдуудад сум суурин сумдуудад ирэн бас хийхээр төлөвлөж байгаа. Өнөөдрөөс эхлэн Япон стандарттай автомашин хэрэглэгч иргэд Монголын үндэсний олон нийтийн радиогоос улс төр, эдийн засаг, нийгэм, боловсрол, замын төвчрөл, цаг агаар зэрэг цаг үеийн мэдээ, анхааруулга зэрэг чухал мэдээллийг саадгүй авах боломж бүрдэж байна.